Сэтгүүлч хүний томоогоо хэрэг туртай тийм хүсэл мөрөөдөлд автаж би нэгэн дууны панограмыг бэлдсэн байгаа. Хүүхд тахтаа Селин Дионыг шүтдэг. Одоо ч шүтдэг. Тэр бол миний мөнхийн одоо шүтэн гэх юм уу те. Гайхалт үнэхээр хүнээс дуу аваа, ийм дуу аваа гарч болдсон байна гэдгийг хүн төрөлхтөнд үзүүлж чадсан цөөхөн хідэн дуучтай нэг нь Селин Дион. Селин Дион бол амар олон уран бүтээлээр хит хийсэн. Гэхдээ дэлхийн нийтийн танил болгосон нэг уран бүтээлийг би яг одоо ингээд бэлдсэн байгаа. Яа, надад би дуусах тий. Тэгин ч одоо миний хоолоноос шал өөр хоолоо шүү дээ. Бид нар ч одоо нөгөө гэдэг хоолойтой болсон. За, үзэгчдээс хөлцөлт чи би ч нөгөө жоохон оперны буюу сонгодог тал руугаа дуучин шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ сайхан дуучны энэ гайхамшигтай дуучин шиг дуулж чадахгүй мэдээж. Биднийг бас өршөөгөөрэй. Тий, харин та нараас яг амар юм бэ. Хүүхдийн хоолой чинь цангилсан ойлголоо шал өөр, тийм үү? Тэгээ одоо чатын ядан нэг жоохон хэсгээс нь аялгуулъя. Тий. За баярлалаа. Яг бол энэ станктер очсон шүү дээ. Найз захынтайгаа нэг ингэ зогссон гэхгүй. Every night in my dreams I see you, I feel you. That is how I know you. Go far across the distance and spaces between us, you have come to show you. Go near, far, wherever you are, I believe that the heart does go on. Once more, you open the door, and you're here in my heart, and my heart will go on and on. Love can touch us one time and last for a lifetime and never let go till we're gone. Love was when I loved you one true time. I'd hold you in my life will always go on. Near, far, wherever you are, I believe that the heart does go on. Once more, you open the door, and you're here in my heart, and my heart will go on and on. Бас их ч. За болтог. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Перс тавилгын дэлгүүр. Өөрийгөө өөрчлөхийг хүсвэл бусдаас содон байхыг шийдсэн бол хамгийн сүүлийн үеийн загварлаг сонголтыг хайж байвал Лорос бутикийг зориорой. Бид таны хөлөөс толгой хүртэл бүрэн өөрчилнө. Лорос бутик. За баярлалаа ямар ч байсан. Тэгээд үзэгчдээс бас дуучин отхон жаргалаасаа бас хүлцэл өчье. Ягаад гэвэл
нөгөө ийм микрофон бариад те тайзны орчинд дуулахаар шал уур. Телевизийн студид нэвтрүүлэгт тэгээд ийм ингри микрофоноор дуулахаар бас Зориулт юм биш. Тийм битэр За зүгээр. тэр яхаа гэхдээ Нэвтрүүлэг шүү. нөгөө хүүхд тахта дуулжсэн. Тэрнээс хойш дуулж байгаагүй зүгээр сонсдгол гэхээс ш. Сонсож гоё таашаал авдаг, аж аргалыг мэдэрдэг, өөрөө хөвгөлдөг учраас зүгээр сонсдог байсан. Түүнээс бол дуулах нь ч та хайшаа чинь тийм мундаг гоё эстрадын чинь задгаан олоо штэ. Бас ингэж дуулахт чи хэцүү. Төрмөл өстө төрцөн хүмүүс л дуулдаг. Тэгээд Баярлалаа бидний. Гэтэ сэтгэл хөдлөлөө буцаад хөөхт хахад би чи энэ кино хэдэн удаа үзсэн юм бэ мэдэхгүй 20 удаа үз толондоо байлдаг. Тэгээд төгсгөлд нь заавал энэ нөгөө саундтрак буюу энэ дуун явдаг учраас зөвхөн энэ дууны төлөө энэ кино 20 удаа үзсэн байдаг. Тэгээд үнэхээр миний зүрхний шүтэн дуучин.